За ногоонууд нь лам номынхон 3 дугаар дэвтрийг бичээд хянаад хасхыг хасаад өнөөдөр бүр яг эцсийн редактортай ингээд цаасаар нь хэвлээд авчиж өглөө. Тэгээд яг зохиолч миний нуруунд дээрээс одоо ингээд том ачаа аваад хайцсан шиг сайхан байна. Тэгээ өнөөдөр орооныхаа лавын цагаар сайхан ном унших ажилгүй. Та бүхэнтэй ингээд сонио олцож байна. За яг ганц сонин зүйл нь бол 3 дугаар дэвтрийг бичиж явах явцад тоог их тасарлаа. Лааны гэрэлт номоо дуусглаа. 21-р зуунд бол одоо Арманыхан 3 дугаар дэвтрийг бичихтэй ингээд лааны гэрэлт бичих юм гэж үнэхээр төсөөлсөнгөө. За тэгсэн чинь Чойсесрэн гэдэг сайд лааны гэрэлт ном бичүүлчихдээ юм байна. Өөр одоо 100 жилийн өмнөх рүү явуулчихдаг юм байна бидрийг. За тэгээ 100 жилийн хойг тэмдэглээлсэн нөгөө нам нь тэгсэн чинь ингээд лааны гэрэлдээ буцаад хүрээд ирд юм байна. Тэгээд сайн номоо очиж байхдаа лаанд их суулаа олон өдөр те зарим газар халаалтгүй байхад халаалтгүй хүйтэн газарт суулаа. Тэгээд нэг сургамж бодож байна л да. Ер нь яга монголчууд маань бид ингээд 21-р зуунд ингээд лааны гэрэлт ном бичээд байгаа юм бэ гэд бодсон чинь ер нь юунаас болоод байна вэ гэсэн чинь ялчгүй би дахин хэлдэг нөгөө юмнаас л болоод байна. Хулгаанаас л болоод байна. Эрчим хүчний чинь асар баян бүр хичнээн байртай юу гинэ ямар их тэрбум төгрөм гэрээсээ хураалгасан гээ сайхан баах хүмүүсийг баривчсан гэж гарсан штэ. Ер нь бол салбарын хүмүүс тэрбумаар хулгай хийчихсэн 20-30 байртай орлогоо нотолж чадахгүй юм байхад эцсийн хариуцлагын олон сайд нь хүлээдэж штэ. Яг бол хуулийн дээр ингээ бэж идэг байхгүй. Тухайн салбарт гарсан одоо системийн гажууд л штэ. Системийн бүр ингээ тавилгалын гажууд л энэ гажуудлаа засах үүрэг нь сайдад байдаг. Засч чадаагүй бол эцсийн хариуцлагыг сайд хүлээнэ л гэж байж идэг. Тэгээ одоо ингээд эрчим хүчний салбарын хулгай худал нь тэр чигээрээ баригдчаад хүмүүс нь ингээд газар дээрээ тэр олон орлогоо нотолж чадахгүй улгаач нар нь баригдчаад байдаг. Дээр нь эрчим хүчний салбар нь зундаа хийх ёстой ажлаа хийгээгүй, зундаа хийх ёстой ажлынх нь мөнгөний нөгөөгүй, мөнгнүүдийн нөгөө хулгайч нар нь идсэн. Ийм байхад ер нь бидний реформ сайхан болчлоо. Тогны үн нэмээд ер нь үдий зэрэгтэй байлгаж байгаа нэг юм энэ гэж яриад байгаа. Тэр сайд нар бол зүгээр л дарамжилж байгаа байхгүй биднийг. Тийм учраас сая би ингээд лааны гэрэлт номоо бичиж байхдаа хэдийгээр ном маань тийм шал өөр цаг үеийн тийм шал өөр үйл явдал бичиж байгаа ч гэсэн би энэ цаг үеийн энэ хулгайч сайд нарт уур хүрээд байгаа байхгүй. Дор чанд байна. Дандаа эрчим хүчний реформ ярьж мөнгө иддэг. Чойсесрэн байна. Эрчим хүчний реформ хийж байгаа гэдэг. Тэр хүн яг юу хийсэн? Бүр юу ч хийгээг байгаа байхгүй. Бүр юу ч хийгээгүй. Тэр энэ юу ч хийдгүү хүмүүсээ халж чадахгүй байгаа зандан шатраа бас арай л хоншооргүй маа тий. Бүр арай л хоншооргүй маа. Ингээд олонний нүдэн дээр, төмний нүдэн дээр алдаа оноо ингээ харагдаад, тэгээд хамаг хүн баригдаад ингээ салбараараа хулгайч юм байна, салбараараа ингээ идээд утсан юм байна гэдэг нь ингээ харагдаад байхад салбарынхаа сайдыг хос чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээ ийм хоншооргүй ерөнхий сайдтай. Ийм хоншооргүй сайд нартай. Ийм хоншгүй сайд нартай. Ийм төр засаг одоо ажиллаж байгаа юм байна. За тэгэхээр тэрийг сая номоо бичиж байхдаа айгуусаа мэдэрлээ. Тэгээ сайд нар ер нь мөнгийг юунд зарцуулсан юм? Улсын төсвийн мөнгийг юунд зарцуулсан? Татварын мөнгийг юунд зарцуулсан? Юунд зарцуулсан бэ гэсэн чинь боржуурнд зарцуулсан байна. Манай одоо нийслэл дээр бол Нямбаатар бол зүгээр баахан урдаас зүгээр баахан ажилчин мянгаар нь авчирж байгаа. Баахан боржуур энэ зунжингаа хятад ажилчдаар боржуур хийлгэсэн шүү дээ. За тэгээ баахан түүц нураасан байна. За тэгээд сошиал дээр дарга нарыг муулуулахгүй гэж гадаадынханд мөнгө төлсөн байна. Жишээлбэл ерөөсө 2хан гадаадын иргэнд хаалтын гэрээ хийгээд сошиал дээр ерөөсө ардын намын дарга нарыг муулуулахгүй муусан байх юм бол устгах нь дахин тийм одоо пост хийсэн хүмүүсийн постнуудын түгээлгэхгүй гэдэг ингээд бидний дуу хоолойг сошиал дээр хаахад зориулаад хаалтын гэрээ хийгээд 2,277 сая 327,998 төгрөгтэй тэнцэх тийм хэмжээний одоо фунт стерлингийг 2 хүнд төлөхөөр гэрээ хийсэн байгаа байхгүй тэр солонгоо гээд нөхөр. Тэгэхээр ийм сонин одоо тийм улсын төсвийн мөнгийг эсвэл аймгийнхаа 100 жилд аваа явцдаг, тэрбумаар наваа явцдаг. Эсвэл хаалтын гэрээг хийж л байвал ер нь хинтээ ч хийсэн яах вэ гэд гадаадын хүмүүстэй хаалтын гэрээ хийгээд гүйцэтгэв. Монголынхаа бүх хэвлэл мэдээлэл худалдаад авцсан.
Монголын бүх хэвлэл мэдээлэл нь угаасаа ингээд худалдагдсан гэдэг нь бүр ингээд бүх юмн дээр ингээд харагдчихэдэг. Муул гэсэн хүний сүргээрээ муулдаг, магт гэсэн хүний сүргээрээ магтдаг. Дандаа яг заагаад өгсөн текстийг бүгд яг адилхан копи паст хийгээд тавьдаг. Тэгэхээр Монголын хэвлэл мэдээллийг худалдаад нөгөө бидний доторын мөнгөөр худалдаад бүр ингээд амтцсан. Одоо дэлхийн хэвлэл мэдээллийг худалдах юм гинэ. Дэлхийн сошиалыг одоо цензурдах юм гинэ. Тэгээ сошиал цензурдах мөнгийг одоо төлсөн байна. Төлөхөр ингээ гэрээ хийсэн байна. Тэр мөнгөөрөө эрчим хүчнийхээ энэ 4-р цахилгаан станцынхаа нэг блокийг зундаа засчихгүй яасан бэ? Засгийн газраа энэ мөнгөө хянаад энэ мөнгөөрөө эрчим хүчээ засуулж яахгүй яасан бэ? За тэгээ өвөл болохоор яаж вэ? Улаанбаатар харанхуу, Улаанбаатар хүлдүү, Улаанбаатарын багш нар цалингаа авч чадахгүй, Улаанбаатарын бизнесийнхэн орлогогүй ийм болчиход байгаа байхгүй юу? Яг үндэ хэлэхэд одоо хөдөө орон нутагт бол багш нарын цалин бол гайгүй нэмэгдсэн байгаа байхгүй юу? Ингээ хөдөөний нэмэгдэл гэдэг ингээ бүх юмнууд нь ороод хэн хөлөгтүүлсэн байна вэ гэхээр хотын багш нар хөлөгтүүлсэн байгаа байхгүй юу? Яаж хөлөгтүүлсэн байна вэ гэхээр орон нутгийн нэмэгдэл нь байхгүй, аймгийн нэмэгдэл гэж байхгүй, сумын нэмэгдэл гэж байхгүй. За тэгэл нөгөө дэвтэр засны мөнгө, илүү цагийн мөнгө, нөгөө анги даасны мөнгө, олон хүүхэдтэй байсны нэмэгдэл гэх нэг хідэн нэмэгдлүүд нь олигтой нэмэгдээгүү. Харин яасан бэ гэхээр нөгөө хуучин өгдөг байсан унааны мөнгө, хоолны мөнгө гэд жижиг сажиг нэмэгдлүүдийн бүгдийг суур цалин дотор нь оруулж холион бантаа утгаж тооцоод яг гар дээр нөгөө амлсан мөнгө авах гэсэн чинь амлсан мөнгнөөс нь бага мөнгө өгч байна. Тэрийгээ заримдаа өгч чадахгүй нэг гэж байгаа байхгүй. За ингээд жагсаж эргээд тарсан чинь хотын хідэн багш нар, хотын эмч нар бүгдээрээ ингээд цалин гараа жоохон хөлөгтүүлсэн. За тэгэнгүүтээ яасан бэ нөх гэхээр хотын аж ахуйн нэгжүүд харанхуу, хотын байрнууд харанхуу, ингээд хот ингээд нэмэгдсэн чинь шийтгүүлсэн сууж байгаа байхгүй. Тэгээ хотыг яагаад ингэж ардын намынхан нийлж шийтгээд байгаа? Эрчим хүчний сайттайгаа, сангийн сайттайгаа, боловсролын сайттайгаа, эрүүл мэндийн сайттайгаа, ерөнхий сайттайгаа нийлээд яагаад Улаанбаатарыг ингэж чангалаад байгаа? Улаанбаатарын иргэдийн дуу хоолойг яагаад гадаадын иргэнд мөнгө өгч боолгоод боомлуулад байгаа? Нэг ийм юм болоод байна шүү. Нэг ийм юм болоод байна. Тэгээ Улаанбаатарт хүн такси жолоодох гэхээр торгон л гэдэг. Улаанбаатарт хүмүүс түүц ажиллана гэхээр л булаана гэдэг. Улаанбаатарт хүмүүс машин дугаар авна гэхээр л болохгүй гэдэг. Ерөөсө Улаанбаатарт болдог юм байхгүй. Улаанбаатарын бүх юмыг ингээд засгаараа, намаараа ингээд блокороо нийлээд ингээд боох ажиллагаа явж байна. Тэр утгаа одоо хүмүүс ингэж юм гэж байна шүү дээ. Одоо очоод эмнэлэгт үзүүлнэ гэж байна. Эмнэлэгт үзүүлэхэд хуучин эрүүл мэндийн даатгалаар мөнгөний төлдөг байсан. Тэгсэн эрүүл мэндийн даатгалын сан хоосорцсон бүх мөнгөө өөрөө төл гэж байгаа байхгүй. За бүх мөнгөө өөрөө төл. Тэг үзүүл гэж байгаа байхгүй. Тэг үзүүлэх гээд ингээ оочор авцсан. Оочрны номер авцсан байжсэн чинь цаг нь болохоо байгаад хүлээгээд дийлэхгүй болоод нэг ойрхон гарчаад ороод ирэхэд ингээ оочр нь өнгөрчлөө шүү дээ тий. Тэнгүүт та оочр хий өнгөрөөсний мөнгө төлгээд оочр хий өнгөрөөсний мөнгө гэдэг 20,000 төгрөгийг авдаг болсон байна гэж шүү дээ. За тэгэхээр оочр хий өнгөрөөсний мөнгө эмнэлэг дээр үзүүлээгүй явж байгаа шүү дээ. Үзүүлээгүй, эмээч аваагүй. Эмчтэрээ ч ороогүй явж байхад шууд мөнгө аваад эхэлчихэв. За тэгээд дээр нь одоо нөгөө AI-гаар бидний чинь торгоод байгаа шүү дээ. Улаанбаатарын нэг тэр чигээр нь одоо торгоод. Тэгсэн чинь AI-аар торгож явах болгонд ингээд болно. Мессеж өгдөг байсан юм байна. Жолооч нарт танд торгууд ирлээ гэдэг ингээд мессеж ирдэг байсан юм байна. За мессеж авангуудаа манай иргэд яадаг байсан бэ гэхээр 15 хоногийн дотор төлчих юм бол 50% төлнө гэд ингээд 20,000 төгрөгийн торгуул ирэнгүүт тэр дорн төлөөд 10,000-ыг төлчихэд исэн юм байна. За тэгсэн чинь одоо эдгээр Улаанбаатарчуудаас авах мөнгөө яаж нэмэгдүүлж яах вэ гэхээр мессеж нөхөө болцсон юм байна. Мессеж өгөө болцсон. Мессеж өгөө болчингууд яг хөр хүмүүс нөгөө торгуултаа гэдгээ мэдэхгүй 15 хоног өнгөрөөчт юм байна. Яагтвэл тэр болгон тэр аппликейшн руу орж чадахгүй. Тэгээ орохгүй явж байгаад ингээ ингээ орсон чинь сардаа нэг удаа ингээ орсон чинь бөөн 20,000 төгрөгийн торгуул тэнд оорцсон байсан гэж байгаа байхгүй. Тэгээ тэр чинь бүгдээр ингээ нөгөө хямдралгүйгээр төлж гин гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг Улаанбаатарчуудаас авах мөнгийг яаж үржүүлэх үү, яаж нэмэгдүүлэх үү, яаж илүү их мөнгийг иргэдээс саах уу гэдэг юм байнгын засгийн газрын, зандачтын засгийн газрын толгойн өвчин болжээ. Тэгээд эдгээр бол эрчим хүчээ яаж саадгүй байлгах уу? За ингээд улсынхаа эдийн засгийг яаж босгох уу? Хувийн хвшлээ яаж өөдөн татах уу, матах уу гэдэг юм ерөөсө бодохгүй байгаа юм байна. Зүгээр л ерөөсө иргэдээс яаж юмыг саах уу? Хаана нь саах уу? Яаж одоо торгуулийг улам илүү ихээр нь авах уу?
эдний төлөөд байгаа бага юмыг яаж хямдруулахгүй байх вэ? Эмчит үзүүлэл мөнгө, эм авал мөнгө, эрүүл мэндийн даатгалаас өгөхгүй. Эрүүл мэндийн даатгал ч одоо эмийн компаниудтай бүр тэрбумаар өртөө болцсон. Тэгээ бүх эмийн компаниуд бүр ингээд дампуурлын ирмэг дээр ирсэн байж байна. Хэн эрүүл мэндийн даатгалыг хоолссон юм? Оюурдны засгийн газар, энэ жавхлан, энэ сайд нар эдгээр хоолссон шүү дээ. Тэгээ яагаад эдгээр хоолцсон хүмүүс нь одоо болтор ажиллаа хийгээд байгаа? Яагаад эднэрийн өмнөөс эрүүл мэндийн бэлтгэн нийлүүлэгч бүх компаниуд дампуурах гээд, эмнэлгүүд дампуурах гээд, иргэд бүгдээр ингээд эмнэлэгт үзүүлээгүй мөртлөө мөнгө төлөө яваад байгаа. Тэгэхэд яагаад энэ сайд нарыг огцруулж чаддгүй юм бэ? Ийм юм болоод байна. Тэгэхээр зэрэг энэ дэр бол би үнэхээр Зандар Читрийн засгийн газрыг бол үнэхээр үнэн хоншооргоо засгийн газар гэж хэлмээр байна. Цалингаа тавьж чадахгүй, эрүүл мэндийн хаа мөнгийг өгч чадахгүй, бариулсан барилганы хаа мөнгийг өгч чадахгүй, эрүүл мэндийн даатгалын хаа мөнгийг буцаагаад ингээд иргэд бүгдээрээ даатгалаад хөлөөл яваад идэг, даатгалын төлөхгүй бол дансыг хааж аваад идэг. Тэгсэн мөртлөө бүх эмнэлэг нь өртөө, бүх үйлчлэг нь хаалттай ийм л байдалтай байгаад байна. Тэгээд энэ арчаагүй, энэ хоншооргүй, энэ сони ерөнхий сайд цаашид одоо хэд хоног бидрийг ингэж зоох юм болоо. Бид нар сая харж л ингээд Чойжсүрэн гэдэг хүнийг дуудаж авчраад уулзлаа гэдээ харна. За ингээд л одоо тийм улсын хурлаар оруулахгүй сайд гэдэг хүний чинь зүгээр ингээд ганцхан ерөнхий сайд гаруус зураад огцруулдаг ийм үндсэн уйлтай болцсон юм чи. Шууд ингээд дутагдал дээр нь одоо огцруулна гэл ингээд харж л. Тэр 50 бэх 80 бэх ямар олон мянган байртай олон мянган тэрбум төгрөг гэр орноос нь олдсон тийм хүмүүсийг ингээд сайд нь тий сайдын зөөлөх нь хүртэл ингээл авилга ингээд бөө юмд ингээд оролцолцоод хахад сайд нь надад дахиад нэг 100 хоног өгч гэсэн юу вэ? Тэгээ энийг гар үсэг зураад огцруулж чадахгүй юм бол тэр ямар ерөнхий сайд хийх юм бэ? Кабинетаа тэр ерөнхий сайд чи өөрөө бүрдүүлж байгаа үстэй. Тэгэхээр зэрэг бидраас энэ татвар авч байгаа, бидний татварыг буруу зарцуулж байгаа, бидний татварыг идэж ууж байгаа. Дандаа ингээд бидний мөнгөөр ингээд одоо тий гадаадын хэвлэл мэдээллийг хүртэл одоо тий дэлхийн сошиал хэвлэл мэдээллийг хүртэл хаалтын гэрээтэй болгож байгаа. Ийм нөхдүүд одоо халчаач зүгээр явуулчаач. Тэг явуулж чадахгүй бол тэгэд өөрөө явчаач Зандар Читраа. Одоо бүр тэгж хэлмээр байна. Цавуул нь бол миний лайв айгүй эхлэхдээ лааны гэрэлд ном бич дуслаа. Ном маань одоо утахгүй гарна шүү. Тэгээд бол номынхаа тухай ярих гэсэн. Тэгээд лааны гэрэл сууж хахад бол ийм бухимдлууд айгүйх төржээлаа. За тэгээ ер нь эрчим хүчний сайд гэдэг хүн бэ штэ. Цаашдаа ер нь ямар хүн баймаар юм бэ? Одоо ингээд цоожил сүрэнг ингээд халаад явуулсны дараа хэнийг авчрах вэ гэдэг талаар бас бодож үзэх хэрэгтэй юм байна. За нэгдүгürt бол олон барилга барьдаг хүн байх хэрэггүй юм байна. Олон барилга барьдаг хүн эрчим хүчний сайд болчих юм бол эрчим хүчнийхнийгаа зандрахын зандраад, авилгадахын авилгадаад, байр өгөхт нь байр өгч, олон байртаа болгож өгч жоод тэр техникийн зөвшөөрлүүдээ бүгдийг ингээд хууль зөрчөөд дааз хэтрүүлээд авчдаг юм байна. Тэгэхээр зөв олон байр барьдаг, олон барилга барьдаг хүн ерөөсөө эрчим хүчний сайд болж болохгүй юм биш үү? Юмыг ингээд бодтойгоор нь бас харах хэрэгтэй байна. За тойрог усалдаг, тойргийг авилгадаж гарч ирдэг, тойрог усалдаг хүн бол бас эрчим хүчний сайд байж болохгүй байна. Яг 100 ингээд эрчим хүчний салбар яг эд засвар үйлчилгээний ажил эд оволцож байгаа мөнгө төгрөг эд хэрэгтэй. Энэ үед нь тэр мөнгийг аваад ингээд нутгийнхаа оймод хандивчт юм байна. Чойжил сүрэнгийн сургамж энэ байна. Тэгэхээр энэ чойжил сүрэн гэдэг хүн чинь ерөөсөө эрчим хүчний сайд байж болохгүй юм хоёр том сонирхлын зөрчилтэй хүн байдаг байхгүй юу? Тэгэхээр ийм хүнээр эрчим хүчний сайд хийцэн ийм сонирхлын зөрчилтэй хүнийг ингээд хоёр засгийн газар дамжаад ингээд угжаад явж байгаа гэж бодохоор Монгол Ардын намынхан чойжил сүрэнгээс сонгуулийн үеэр маш их мөнгө авсан байгаа үстэй тий. Хэрвээ эдгээр сонгуулийн мөнгөө чойжил сүрэнгээр даалгаагүй байсан бол үдээд айлэрт халаа тайчгаар бүх юм байж байгаа байхгүй юу? Тэгэхээр чойжил сүрэн оюун эрдний мөнгийг даасан юм байна. Зандар Читрийн мөнгийг даасан юм байна. Эдгээр мөнгийг сонгуул даасан л юм байна шүү дээ. Тийм учраас ингээд байгаад байгаа байхгүй ийм их салбар нь ингэж их норчаад байхад энэ хүн байгаад байгаа байхгүй. Жавхлан ч гэсэн ер нь тэ улсын төсвийг тэгж үргүү зарж хайчаад эрүүл мэндийн даатгалыг хоосолчоод эмч нараа цалингүй ингэж бухимдуулчаад байгаа л энэ гэдэг чинь бас л сонгуулийн үеэр эднэр ноотойл байсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр сонгуулийн үеэр ингээд угждаг
одоо намыг өгчдөг хүмүүсээ намыг бүр ингээ мөнгөөр хахтал нь өгчдөг хүмүүсээ ингээд хүмүүстэй тэр ингээ сайдын судал бэлгэлдэг. Энэ сайдын судал бэлгэлэх гэдэг энэ нэг муухай те авилгалын том хэлбэрийг одоо бид нар ялыг амсаж байгаа хгүй иргэд бид нар өөрсдөө лааны гэрэлд нялх хөвгттэй хүмүүс даарч эмнэлэгт байгаа хүмүүс имчилгээнд тасалдаж ингэж бид нар төлж байгаа хгүй Монгол Ардын намынхны сонгуулийн схемийг. Тэгэхээр энэ сонгуулийнхаа схемийг авилгачдынхаа одоо тийм схемээр ингээд явцсан учраас авилгалын схемээр энэ Ардын намын сонгуул явцсан учраас төлбөрийн дандаа бид нар ингэж бүтэн 4 жилийн турш төлдөг юм биш үү? Сонгуулийн үеэр эдний ингээ их мөнгөөр цацаж одоо гуйлгуулж байгаа тэр ганган PR-т нь итгээд байх юм бол тэрний чинь цаатал чойжсруу маягийн хүмүүсийн мөнгө явж идэг юм байна. Тэгээ тэр мөнгөнийхөө хариуд энэ хүмүүс ингээд сайд болж идэг юм байна. Сайд усныхаа дараа энэ хүмүүс ингээд салбараа хорлож идэг юм байна. Тэрийг одоо бид нар ингээд сая харж байна ингээд харж байна. За тэгвэл Монгол улсын одоо эрчим хүчний салбар тэгээ цаашдаа яг яах юм бэ? Бид нар хизээ нэг лагныг гэрэлгүйгээр номоо биччихдэг болох юм бэ? Яаж бид нар нэг 21-р зуунд амьдарч байгаа шиг амьдарч болох юм бэ гэдэг талаар бас бодож байгаа зүйл би удахгүй яг энэ эрчим хүчний сэдвээр хин нэгэн подкаст хий гэж бодож байгаа. Яг энэ эрчим хүчин дээр сайд байсан бол ямар тоо баримтан дээр ямар шийдвэр гаргах ёстой байсан юм бэ? Яаж гарах юм бэ? Ямар дистаралтай юу явах юм бэ? Энэ талаар бас нэгдсэн одоо ямар нэг улс төрийн сонирхолгүй юм ойлголтыг өгье гэж бодоод тийм подкаст хий гэж бодож байгаа. Тэгээд удахгүй тэр подкаста хийгээд YouTube дээр тавина гэж бодож байгаа. За харин өнөө орооны сэдвийн тухай гэх юм бол лааны гэрэлд ном бичиж байгаа сэдвийн тухай хэлэх юм бол үнэхээр цойжил сүрэнд үнэхээр уур хурж байна. Цойжил сүрэнг халж чадахгүй байгаа зандаа шатарт бүр их уур хурж байна. За тэгээ зандаа шатар цойжил сүрэн жавхлан гурав бол үнэхээр энэ улсаар тоглож байна. Бидний хувийн амьдралаар бол нэлээд тоглож байна шүү. Тэгээд энийг бас хэлмээр байна. Тэг үнэхээр сонгогчдынхаа өмнө хариуцлага гэж байдаг бол хариуцлага тооцмоор байна. Цойжил сүрэнг одоо огцруулаад өгөөч гэдэг ингэхэд бол улсын хурал хөдлөхгүй шүү дээ. Яг бол улсын хурал томилог юм чинь. Тэр чинь зандаа шатар томсон байхгүй. Зандаа шатар л огцруулж чадна. Тэгэхээр ийм л байна. Тэгээд одоо бидний лааны гэрэлд бидрийг зутраал байхад зандаа шатар тэнд инээгээл цойжил сүрэн тэгээ сууж л байгаа. Энийг хэдүүлээ өдөр болгон санацгаая. Тэгээд өдөр болгон санаад хариуцлага тооцож чадахгүй байгаа. Ганцхан гар үсгээр хариуцлага тооцох үндсэн хуулиар оноосон эрх мэдэлтэй мөртлөө юу ч хийж чадахгүй байгаа гүлэг шиг байгаад байгаа. Тэр ханшааргүй ерөнхий сайдыг бол бас хэдүүлээ харж ихсалтанд оруулъя. Энэ хүн чинь бидрийг харангуй суугаад ерөөсө тоохгүй байх юм байна. Ийм их авилгачид эргэн тойронд нь салбараар нь ингээд чигтсэн байж хахад тэрийгэ зэгцэлж чадахгүй байгаа сайдынхаа толгой гэлээ сууд юм байна. Тэгэхээр баг өөрөө авилгач юм шүү. Баг өөрөө энэ салбараас нь идэж уулзсан юм шүү гэж баг хардмаар. За ийм байна. Тэгээд ийм зүйлүүдийг бас лааны гэрэлд бодож суулаа. Номоо бичингээ лааны гэрэлд бодож суулаа шүү. Тэгээд надтай адилхан бас лааны гэрэлд гинт харанхуй болох үед сандарч байгаа хүмүүсээ л одоо би хизээш тог тасарч магадгүй ч одоо лайв хийж захтаа хүртэл гэрлээ бэлтцсэн байгаа. Тэгээ одоо лама асахад төв өчирч магадгүй гэдээ бас ийм гэрэл авлаа. Ингээ асч тийм. Ийм гэрэл хүртэл авлаа шүү дээ. Тэгээ энэ гэрэлд бас нэг 2 хоног ном бичсэн. Тий. Ерөөсөө тэгэл бидрийг бол ийм л байдалд оруулж байна да. Ийм л байдалд оруулж байна. Тэгээ 21-р зууны одоо бүр баг дундаа орох гээд явж штэ. Одоо 26 он гарч байна. Ийм байхад нэрээ арайчтай. Энэ Монгол Ардын нам гэдэг нам бол зүгээр л авилгалын сүлжээ юм шүү. Хулгайч нарын авилгачдын сүлжээ юм шүү. Тэгэл тэр сүлжээнийхэн толгоонд байдаг хамгийн их мөнгө өгдөг хүнийхэн зүгээр толгойг нийлээл суугаад идэм шүү. За ийм сэтгэл төрж байна да.